За ингээд тоглолт эхэлж байна үзэгчтэй. Шижирхүү болон Дүлгөөн мөвнөлөө өсөрсөн эхний довтлогоог Налах Бизон багаас гүйцэтгэхээр болжээ. Тэмүүл. За довтлогоо нэг л эвгүй болсон шүү. 3 онооны довтлогоо амжилттай болсон. Дүлгөөний тоглолтын эхний Мөнхөрд нь хамгаалтын самбар аваад урагшаа шууд хурдан довтлогоог ихлүүлсэн дамжуулт эзэндээ ирсэн. Бэлэг жаргал Налах дахиад боломжийг үүсгэсэн. Өсгөөр задлаад өгсөн. Алтан гэрэл 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. ФСС энэ засварлаг сэлж өгнө үзэгчтэй гардд өгөөд гарсан. Хүний илүүтэй болсон гард довтлогоо оновчтой болсон. Гардын хувьд өнгөрсөн Дүлгөөн гарданд үлдээсэн гардны довтлогоо амжилттай болсон. алтан гэрэл суусан учраас Дүлгөөн цалан орхон байгаа. Цалан авсан ч гэсэн хамаалагчаа аргалаа довтлогоог оновчтой болгож чадсан. Зөвхөн тавсан довтлогоо алдсан. Алтан гэрэл 2 дахь боломжийг үүсгээд гаргасан, сул шийдсэн, холын цаа шийдэлт амжилттай болсон. Бүргэд бат. За довтлох хугацаа байгаа. Хангалттай хугацаа байна. Мөнх хоёр дайраад явсан 2 оноо авсан. Инхүү. Мөнх 2 оноогоор 3 онооны зүр үүссэн довтлох амжилттай болсон. Энэ үе нээлттэй оноог Налах Бизомагаас Ямар нөлөө үзүүлэх нь бүгдээрээ харна. Мөнх төвшин. За нэг хамгаалагчийг гаргалаад өөрөө бодтой альбарууд арьсан довтлох амжилттай. За өөрөө зүүндээ явж ороод дамжуулт бэлэг жаргал. Олон цаа шилдэг үүсгэсэн. 3 оноо шилдэг амжилттай болсон. Тоол эзлээ. тэр ирлээ гард холбогчийг шахаад явах боломжтой задлаад өгсөн. Бэлэг жаргал зөрөөд орсон баруун довтлохоо оновчтой болсон. Хамгаалтыг бол маш гоё хөдөлгөлөө. Бусдад альбараа нэг эсрэг тоглох. Орон зайгийн үүсгээд өгсөн Чингүний довтлогоон дээр гардын хаалт амжилттай болсон. Зөрөөд өсөх 2 довтлогоог тооцсон. Нэмэлтэг шилдэг үүсгэнэ. Монгол тоглолтод орцуулсан Эрдэнэ. За баруунда гардын эсрэг цөм мөргөд орсон довтлогоо амжилттай. За зөрөгтэй байна. Өөрөөр тоглолтыг олчлоо. Мөнхөрд нь хамаалагч гоё харгалцсан шүү. Довтлогоо амжилттай болсон. Гардн. За баруунда өөрөө хурдаар илүүрхэд орсон довтлогоо амжилттай. Батангийн тулуй 2 алхам тийгээ дамжуулсан гол руу өгсөн довтлогоо амжилттай болсон. Дүлгөөн 2 оноо авлаа. Үлзий орших мөнх төвшин 3 онооны довтлогоо амжилттай болсон. 5 тоглогч 5 лам мөнгөнд өрсөн гоё довтлогоо байна. Саруул өртөнд татгуулсан. Үлзий өрших холын цаа шилдэг үүсгэсэн 3 оноо шилдэг амжилттай болсон. Ингээд онооны зөрөө 5 секунд болгот өгсөндөө бөмбөг таслагдсан. Мимар сүрэнгийн үлзий орших 2 оноо авсан. Баян 43 дахь оноо завсарлага ойрчиж болно. За үлзий өрших бөмбөг шилдэг гоё болсон. Мөнх 2 холын цаа шилдэлтэн амжилттай болсноор Налах Бизон багаас засварлага захиалахад Ер нь шуунаас Налах Бизон бэлэг жаргал 3 онооны довтлогоо амжилттай болсон. Унаацсан бэлэг жаргал 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Бүргэд бат 3 оноог авлаа. Зөрөө дэвсэс тулуй завчин дээрээс 3 шидэлтэн зэрэг дуунснаар 51 дахь оноог авлаа. Эвсэн довтлогоо эхэллээ. Тулуй зөрөөд орсон тулуй гоё дамжуулсан да довтлогоо амжилттай болсон. Дүлгөөн эсрэг тоглож байна. Зүүн дайраад явсан дамжуултны эзэндээ ирсэн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Алтан гэрэл Гоё нуугаад орсон бай. Гэхдээ довтлогоогоо алдсан. Өсгөөр араас орж ирсэн 2 дахь боломж үүсчлээ. Бэлэг жаргал суусул 45 дээрээс 3 шидэлтэн зэрэг дуунсан. Заагчдаар үзэгчтэй онооны зөрөө нэг урдаар орж байна. 9 онооны зөрүүтэй болсон. 53-44 довтлогоо амжилттай болсон. Эрдэнэ нуудаад өсгөөр баруун тэрчгтээ явсан сарны нөгөө талаас довтлогоог амжилттай болголоо. Шууд өөрөө довтлогоо шилжиж байгаа маань Дүлгөөн зайгаар дайраад явсан довтлогоо амжилттай. Намхан тоглож байсан учраас бөмбөг шууд буцаа урагшлуулсан нэг эсрэг нэг өндөр тоглогчийн эсрэг довтлогоо амжилттай боллоо. Давд орчин мөнх төвшин. Ямар нэг алдаа байхгүй. Бэлэг жаргал бүргэд бат маш зөрөгтэй шийдсэн. За энэ залуу өнөөдөр үнэхээр өөртөө зай гараад ирсэн. Алтан гэрэл татгуулсан. Алтан гэрэл 2 хамгаалагчийн голд орсон. За алхамтаа томруулаад явсан довтлогоо амжилттай. За дамжуулт мөнхөрдөн дээр ирсэн. Холын цаа шидэлтэн амжилттай болсон. Багийн ахлагч мөнхөрдөн багтаа. Мөнх төвшин слаавд явсан. Ардаа дамжуулсан. Дүлгөөн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Маян 65 дахь оноо. Гард. За бус жижиг дамжуулт татгуулсан. Бэлэг жаргал хариуг нь тэрд орно өгсөн. Айлыг алдсан зөрөөд мөнхөрдөн дайрж ороод дамжуултыг утгуулсан. Шижирхүү багтаа. Мөнгөөрийн эсрэг шахаад явсан 2 дахь хамгаалагч эргүүдэн дамжуулсан довтлогоо оновчтой боллоо. Мөнхөрдөн боломжтой довтлогоо үлзий өрших. Дүлгөөн татгуулсан. Дүлгөөн их холоос алхамт эхлүүлсэн. Довтлогоо амжилттай болсон. Өсгөөрөө зөртөд тоглолцсон. Магадгүй өсгөөр дамжуултыг гаргаад өгсөн. Доор довтлогоо оновчтой болсон. Гайр жижиг контактн дээрээс цагнаа нөгөө талаас явчлаа. Тулуй баруунда дайраад орсон довтлогоо амжилттай болсон.
нэмэлтийг шидэлтэй. Өсгөр зүүн орсон. Ардаа өгсөн дууны зэн довтлогоо оновчтой болсон. Мөнх эрдэнэ. Холбогчдор бөмбөглөө. Баруун дээр цэлэрсэн байгаа. Зай үүссэн. Голын зай шидэлтэн амжилттай болжээ. Мегмар зүрэнгийн. За довтлооны хугацаа багасж байгаа шүү. Үлзий орших. Үлзий орш хурдаар илүүргсэн. Үлзий орш хөөргөө давтсан. Үлзий орших багтаа тэргүү. Цаг багуулсан. Бүргэд бат маш хэцүү байлаас 3 онооны довтлогоо амжилттай боллоо. Ай. Эхний довтлогоо гэж Чепсо хийн. Үлзий орших. 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Мемар зүрэнгийн үлзий орших. Нэмэлт цагийг нээж байна. Уршаа гараад ирсэн Тулуй довтлогоо амжилттай оолголоо нээлтийн 5 оноог. Бөмбөг таслагдсан. Мемар зүрэнгийн үлзий орших. За хамгаалагч гоёо аргалчлаа да. Довтлогоо амжилттай болсон. Өсгөр. За бэлэг жаргал тойрч гарч ирсэн. Суул холын зай шидэлт нь амжилттай болсон. За энэ залуус үнэхээр шидэж чадсан. FCS бөмбөг тоглолтод орсон. Дүлгөөн дундын зай шидэлт нь самбардаад унсан. 3 онооны зүрх болж байна. За ингээд хоёр хогийн маш сонирхолтой тоглолтын төгсгөл нэмэлт цаг гарч SG-г хагас шигшээд шалгарч байгаа үзэгчтэй Налах Бисомог үнэхээр бахармаар сайхан тоглолтыг үзүүлсэн. За тэдний хувьд ингээд энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүлж байна.